Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, Яадын баг хамтолон маань та бүхэндээ амьдрал чамд жүрж өгөх үед олон ангид киноныхоо ээлжид бичлэгийг хүргэх гэж байгаагаа ёслол төгөлдөр дуулгаж байгаадаа таатай байна. Яашас. Кино улбал сонирхолтой болж байна да. Хөөрхөн хоёрынхоо дараагийн адал явлаар аялахын өмнө яадаг вүлээ? Мэдээж хуруу гараагаа зулзуулж орхиод subscribe товч дээр нэг товшоод давхиад ордог шүү дээ. Эдэр мэдж байгаа. Эдэр мэдж байгаа. Зөвөрстэн. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигдсан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг руу нэгдээд ойрхон холбоос холбоотой байж болох болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11,000 гуйлга болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шийдэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэж ордог биз. За. Бичлэг рүү орцгоё. Өчнөө болж өнөө хэд маань нэг байрны бараа харлаа. Хүүн гэж аавн бэвэн. Тэр хаваар бас хөглөрөөл туустын болж гэл бас үцээл байх юм аа. Хайрын сайхан гутлын шүгээг нь нүүх явцдаа муухай болгоод хайцсан. Манай Есүний сэтгэл санаа жаахан тэмхэн маягийн. Маргааш шалгалтай байж л тийрч гарлаа муудаа ширэг. Яста хайр байхад хаач яахав гэдэг манай хоёр зөгцөө үг баха. Бодаал янзлал түнтгнэл байх юм. Чамтайгал байвал хаач яах вэ гэж инээгээл хайр хүргээд байх юм азалгч. Хүүн гэж үгийн л нэг тэрстүүд баачка. Аавынх нь янз жигдэг зөөлөвчтэй сандалдоор ярвайсан ч гэсэн тенсний бөмбөг давхарлаад бүр гоё бамбалцдаг болгоод янзалцсан байж энэ тэр. Алим модноос хоолгонохгүй гэж ээж авдаа бас халаагуурч ирээд ирдэг л толгой юм. Хэви. Охин нь тэнд гэр бүлийнхээ зургийг үзээл өөлөгнөл яста сайн хичээнэ би тэргээл дотроо шазуур зуугаал байгаа болтой л дажавас. Ядч байхад гэртээ охин авч ирнэ. Өнөөхөө даавн шкафнда нууцсан байгааг нь мэдээд байхтал үглээд байх болтой. Аав нь эрдсэн суран бүсээр ороолох гэж яста бачимдаж байдаг. Эсвэл наад хүүхэд чинь өсвөр насндаа байгаа штэ гэж хаацайлаастай. Жимс оруулж өгөхдөө мэдж байгаа юм шиг 2 сэрээ оруулсан. Нөгөө талд бас охин өрөөгөө төвчээд авдраа уудлж байхад нь гаднаас нэг сапирцсан залуу намайг нуугаад өгөөч гэж ороод байна. Гадаа нэг ах хүү нэвширл хаалга болгож байдаг юм байна. Тэр нь хажуу өрөөний охин найз залууга нуух гэж оролдож байгаа царай нь байж л дээ. Аав нь яг даавн шүгээг онгойлгох гэж байхад наа чи миний бандаанууд өрөөстэй байгаа. Харва гэд ашгүй нэг юм аврагдлаа. Гисэн чинь байхгүй. Аав хүний зүүн бас мэдж байгаа байлгүй. Гараа тэр гэсэн чи өнөөх нь цухууга шаадгүй. Нөгөө талд бас аав ээж хоёр нь хүүхдийнхээ өрөөнөөс охин олцсон. Нэг тийм жоохон шокийн байдалтай өөдөөдөөс хараас уусан. Нөгөө охин нь жоохон манаралт өгөөд ядаж байхад үсээ тайраад нэг тийм яг банч шиг харагдаад. Яасан гэсэн ээжтэй шийтгүүлээд үсээ тайруулсан ч гэж яах шиг. Oh my god. 500 хоног үерхэж байгаа гэдэг юм да. За энийг сонсоод ёстой твцсэнгүй. Ядаж байхад нэх ууралдгүй аав нь яах учраа олохгүй нэг юу ч юм гартаа барьцсан. Яах гэж байгаа те. Хөөрхөн штэ залгич нь. Өглөөхөн гэрээсээ сугтаад танаад ирсэн юм аач гэж яах шиг. За окей. Алах юм аа. Нөгөө дээхэн үед аварч байсан хүүхний охин байсныг Есүн санддаг юм. Тэрний хавтай нөгөө бүтлгүү залууга охин. Энэ залуу Есүн хоёр бүр салахгүй нэ энэ амьдралдаа. Хүүхдүүд нь хүртэл сүүлэрч баригдах гэж. Охин нь ажлын зар хайгаал элдэв долоон бичиг үлэнтэй тарж байсан чинь нөгөө бандганы шүгэнд нь нүгдэн залуу гарч ирээд санаа мань өнтер. Чи ажил хайж байгаа мó өнтер гэл. Тэгснэ ажилдаг театрынхаа билет бичдэг ажилд оруулаад өгсөн байгаамаа бас. Театрын постэр зурдаг урлаач залуу ажилд. Яста юу ч хийсэн гартаа оруулдаг билет бичээл үзэж тарж байхад нэг тийм үл мэдэгдэх залуу ирснэ. Орой завтаа юу. Энтергээ талгаадгүй. Царай нь харагдахгүй байгаа юм л да. Өгсөн баахан зоосныхын дунд нэг бөөгж тууж явах юм. Заац ойлгомжтой. Шээчэдрий гэж худал шааж угаад өнөө үл мэдэгдэх цэцгхэн одхонтой арын өрөөнд уулзлаа.
Ёстой хүсэж уулзж байгаа хоёр хос театрын тайзны өмнө бараг л Ромео Жулиетаас хаашаа. Тэрийг нөгөө урлаа залуу бараг кино үзэж байгаа юм шиг хардаг юм. Гэхдээ бас харж яг чадахгүй чаваас. Деми урдах хоолоо амандаа гудраа сандчаад байхын залгичнаас. Нөгөө хоёр чинь гүйлдэж ороод тайзны ард дураараа шүлсээ ойцгож байхад нь уур нь хүрээд проектор асааж гай болмоос. Найз охиных нь амьдрал гудамжны хан дээр секс центргээ бичсэн. Чи ийм аюултай гудамд амьдарч болохгүй энэ гэдэг үгэлж байхад нөгөө үлвдэх бас явж таарад хурда огцсон багсгаал яриаг сонсоо шааж өгөндөө. Охины уур хүрээд өстө нэр яаж чадахгүй байж битгий амьдарч байгаа орчин муусаадаа амьдар гэд зөрүүд гүжүүд нь эхэлсэн хаяад яваад өглөө шүү. Үлвдэх бараг хараад баярлаад хөөрөд өгөх юм шүү. Болж хэрэлдээ цалаасаа гэд бараг үсцсэн. Ажил дээр хоол ховдголж байгаад өнөөхийнхөө ажлын өрөөгөөр лаа зөвшгөлж яваад ороод ирдэг юм байна. Оо ямар гоё зурдаг туучивэ гэж асмаарч байсан чинь гаднаас нөгөө охин хашгичаал ороод ирлээ. Аа гэлээ. Чи яста ядуу юм аач гэнэ үү? Нөгөө уцж байгааг нь ядж байхад хөшигний ардаа сонсоод удсан дугарсан чи авч чимээгүй болгож тэнэгч байгаад баригдчихтээ. Би чамд бан шавчирсан юм аач гэж ах шиг ёо. Нэг тийм хөөхөн бооцсон хоолоо өгч байхад нь харлаг байх хэвээр. Чи энд ажилд оруулчаа юу гэл юугүй үстэхнэ өөй. Бандсан хүн ална гэдэг шиг баг эцсэндээ мэддэг шүлгээ уншихнэ мань хүн. Ашгүй нэг юм би чамаас өөр тагцмаар байна. Гэт нөгөө үл бүдэх залуу аймаар зөрөгтэй хэлээд бүгдийг шоконд оруулт юм байна. Time out. За, гялсныг реклам болгоод адах юм. Энэ Манусын ярьж байгаа кинонд Жэжүү арал дээр ихэнх үйл явдал өрнөж байгаа. Энэ Жэжүү чинь худалч хүнд бараг тусгаар тогтносон улс шахуу заяа. Аялахад виз мэдүүлээд авах шаардлагагүй. Онгоцон шууд нислэгтэй. Тэгтээ энэ аяллаар шүү. За тэгээд тэгдэд очисон байхад бол дивааж нь хажууд нь гуйныг гэмээр санагдав. Алдарт Чонжоо хүрхрээ Чулуун парк, Жэжүү арал болон Японц байдаг Hello Kitty Land гэх мэт үзэж харж эрүүл мултрах газар тоймгүй их байх бөгөөд хамгийн хөөрхөн зүйл нь байна шүү дээ. Кинон дээр гарч байгаа тосгонд очиж энэ мандрин ч юм уу апельсин ч юм уу жимсний фермерын зочлон гэдэс хүзээгээ хаг үсрэлж чихэж болно гэж бод. Хөдөлмөрт нь 4 удаа зочлбол багтсан. Мөн нэг чухал зүйлийг дуулгахад Солонгосын урдаа барьдаг эмнэлгийн нүдний шинжилгээ хөдөлмөрт багтсан байна. Аялангаа бас эрүүл мэндэ чеклүүлж чинь үсттэй. Зөв биз? Хөдөлмөрийн талаар ирвэл та нар битгий хэлээ би ч ядархаар их. Гол юм мартах гэж. Mizar Travel-ийн энэ аялыг Солонгосын аялал жуулчлалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа. За тийм болохоор ямар ч гай аюулгүй сэтгэл амар аялаад дөө. Яг үнэхээр Жэжүү арал руу аялахыг хүсэж байгаа бол Mizar Travel болон iTrip Online Travel Agency-гээс захиалаад тэгээд бусдын цаад үрж хариулж байна. Окей. За. Кино руу орцгоё. Эсүний насны дайсан гэхүү юг балай өвгөн хөгшөрчөөд бадрангуй занга тавьж чаддаггүй. Гэртээ алцаа чивтээд бэст та нарыг баян цадгалаг амьдгуулж явах та нар надад яаж чандаад байгаа юм бэ гэж баг. Дарамттай шаасаа. Ийм амтгийн хүндлэвт барга бүгдээр аавда дургуушах юм уу да зайлвал. Ахын гүйж очоод бас нэг боронгтойгоор найз залууг нь хэмгч айцсан. Өнөөх нь үхэн барина гэд далаараа гүгээ явцсан. Манай аав юм болохоос би ямар юм уу гэж хоёр талд уйлдаад яста драм гэчийг үзүүлж байдаг юм байна. Ингээд явах юм бол би чамайг дахиж харахгүй шүү гэд хоёр токсик гар. Салыг салж чадахгүй уйлдаад яста баларч энэ да. Яста хуцаж тэрвэрлдээд хайртай штэ гэж уйлаад баг. Хажуунаас нэг аж манаар кино үзэж байгаа юм биш үү? Эдний хэрвэлэр энийг ч нэрээ үнэхээр хөгжих юм аа. Тэгж жагаад найз залуугандаа ирдсэн байж ядаж байхад ээж нь гэж хэрзээсээ ядар хүүхэн ингэж болохгүй тэгж болохгүй гэж зүгээр хөөхөн кимчи гоё вэ шүү гэд хэлж байхад нь хариуч байхгүй ядарлаж дарамттай байдаг. Энэ манай хүүгийнх биш миний байр. Энэ хүү байргүй штт. Гэнүү бүр юу гэд үлээд байдаг юм дэгч. Зүгээр гоё байл та гэд хэлсэн. Энэ авгаа дугаар савуудахаарай. Окей. Манай гэр бүлээс юугаараа та нар баян юм гээл чаавас чаддгаараа найз залуу руугаа уурлаа. Энэ хоёрын маань харилцаа бас нэлээд эвгүй байдалд орчлоо шүү. Гудамжинд нэг анаа кино үзмээр байвч мөнгө байдаг. Ангаад байж байхад нь сайхан сэтгэл гоожоод болдгүй. Өрөөндөө дуудаж авчираад билет энтер бэлгэлээд энэргүй сэтгэлийн талаа гэлтэй. Өнөө их чаавас танхимд кино үзээл дээд проекторны өрөөнд нөгөө хоёр чинь зогсцооцаа. Манер ичингүүрээ солиорч өгнөө. Хөөе тэгсэн. Тэр анаа маань
Манерийн ээж нь байсан байдаг юм байна. Ахын сая л ойлголоо. Яста үнэн сэтгэлээсээ кино үздэг анаа байна да. Хамт нэг кино үзчихмээр. Найз залуугийнхаа үнэнхүү токсик ээжээс өөр ийм хөөрхөн ээж усгараад сэтгэл нь хөдлөөд байгаа бол та. Өнөө ээж бүр баярлсан талархснаа илэрхийлээ sweet mind. Бэлгэнд ном өгч мөгөөл бөөн баяр. Гэртээ хөргүүлээ тараарай гэсэн. Үгүй ганцаараа харьчнаа гэсэн чи ээж нь үгүй ээж чадахгүй штэ гэж юмулж чинь тэр. Бас явуулгатай. Өнөө хоёр маань замдааны гоймоо усчигээд улаан юмдаа орцсон идэж уугаал. Манер бүтэн тийрэст. Үгүй яах вэ сайн юм чи. Гоймонгоо ч идэж чадахгүй дүлгнээд хахад цацаад нэг бол үхтлэн сорвол. Ямар тач энэ хоёрын маань яриа өөрөө бас нийлээд хөөрхөн ярилцаад байгаамаа. Ойр зур юмч биш. Хөөрхөн киноны дүрийн тухай задлж мадлаад басаа дип. Исүний ээжгээд нэг хүнд гар байснаа да. Жохон байхдаа нэг тоглоом ихч туслаад хариуд нь мөнгө бэлгэнд авсан байсан чинь өнөөхтөө тааралдаад чи миний охин гуйлах чинь гэж бодоо юу. Мөнгө өгдөг юм бэ гэд яста ан манаа үзэлцэж явсан давлын өдрүүд байснаа өвөг дээдсээ хүндгэх ёслол хийж байхдаа гэрийнхэнтэйгээ дурсан санддаг юм. Чанга ээжийн гараар өссөн зөөлөн эмэгтэйч гэсэн охиноо усаа байн чирэгдэх мартахгүй л дээ. Чи нэг ярьчих болохгүй нөө гэл охиноо бас тийрүүлээст. Нөхөр нь за миний ань тайвшир да гэд аргадахын зайлвал. Эви ой хар дарахаар яста хамаг байдаг муухай дурсамжуудаа эхнээс нь зүүдэлдэг юм байна. Өнөө баг хүүгийнхээ нас бардаг өдрийг тодоос тод зүүдэлсээр л. Тэр өдөр хүүдээ зөөлө хандахгүй явдаа гэж их харамсаж явдаг бололтой. Загнахын оронд толгойг нийлээд аргадахгүй явдаа гэд буцааж болохгүй цаг хугацаанд тэмээл өөлгнад хоцордог байж хөрх. Хүүхдээ алдчихгүй гэж үргэлжил айд сандарч явдаг ээж хүн шүд. Зөнгөөрөө мэдрээд хэцүү хүнд үеүүдийг завнингуй өнгөрөөсө хугацаа олоо. За ахих найсах чихтэй тэрлээ. Охин нь нэг өдөр өвдөд ёстой хүнээ байцсан байхад нь эмнэлгийн өвдөнд баахан тийрч ганцаараа зовд сууж байхад нөгөө үлгүдэх урлагийн залуу ирээд сэтгэлийг нь аваад ээрдүүлээ тайвшруулдیں۔ Яа чи чинь хэм блэ? Гэд паниктж байхад нь найз залуу нь өгтлөгүйж ирээд өрөөрөө нь яваад ордог юм. За ёстой эвгүй нөхцөл бүрдсэн. Аймс мамсын өмсүүлээл өвдсөн бол хэлэхгүй ясэнтэй гэл уйлгнаад дими хажуунаас нь харж ичингүрч байгаад ашхүйнийг ажил гараад анкет бүгэлж байхдаа чихэн даамбогийн шиг санаад юу ярьж байгааг нь сонсож байхад яг нөхрийнхэн залуу насыг санагдуулсан гоншгонсон ярианууд хараараасаа хөврөөд байхаар нь баярлах уу гайхах уу болоод байж идэг. Сүүлдээ нөгөө ярианд бүр хүндрээ шаагаад байхаар өмнөөс нь бараг санаа зовоод охинд өвдсөн юм ядч байхад ээж нь муухай хандсан гэдгийг эсвэн болоод сонссон. Яхаараа миний охинд муу хандсан гэд бас ориглоод эхэллээ шүү. Хажуугаар нь бас үл бүдэх залуу санаан зовоод ороод ирсэн. Чи юм бэ гэд найз залуу нь гайхшрааст. Ядч байхад нөгөө талд ажимаанаар хүүгээр нь аав ээж хоёр чинь нэгч болдч үзээгүй шүү сууц. Аав чи яста өвхөн өвхлөө хичээсэн жаргаж үзээгүйтэй энтергээ тоглоод баг тава хангацаа. Нөгөө хүүн итгэхэд аавыгаа аз жаргалгүй амьдэрдэг гэд бүр итгэц. Дэми дотроо шаналлааст. Өнөө охин маань залуугийн өрөөнд нэг бүтээсэн зураг байхаар нь юу юм болоо гээл өлн нүдлээ давууг нь хуу татаалгүй шок. Юу эсэм бол тоо. Бурхан. Өөрийнх нь гигийн дүрийг ястаа үдсэглэнтэйгээр сурдсан байдаг юм байна. Тэрийг мэдж байхдаа нөгөө улаан асарт гоймын эдсий байна л та. Өөрт нь сайн гэдгийг мэдсэн байжээ бас. Хажуунаас нь ажиглаад кайф аваад шагаад нэг зүг рүү алхдаг болохоор баахан яруу найраг ном зохиол ярьж алхацгаадаг болцсон байдаг. Зүгээр л найз үчиг. Та найз гэхээр бас найз биш нэг тийм жогтой харилцаа байдаг та. Даанчлагтай өнөختөгөө суудсан гэрлэн мэрлэнгээд бүгд солилцоо цагаандаа гарцгаацсан байж. Боо юм болж хөргөний тал бэрийн талууд бөөндөө уулзаал хоолонд эцгэх гэсэн чинь хөөрхи охин дүлгнээд хоол аяглаад байх. Нөгөө ярвгаар ээж бүр ярваагаал. Хөрхи хамаг хоолоо босдоо тараагаад өөртөө хоосон шүл аваалсуулаа. Ээж нь хажуунаас нь хараад жоохонд нь шимтэй болгоны гэрийнхэндээ өгөөд өөрөө хоосон шүл уудаг байсан үеэ санаад шүлөө сольждгийг хөрхийсэн мэн гэж. Ядч байхад нөгөө ярвгаар олон юм өглөөл эхэллээ шүү. Им чарл, им аялал гээл. Манай хэдийн хэрэг сэтэрсэн юм яриад болдгоо шүү. Аав ч бас өөртөө хоол авч хөрөхгүй байгааг нь анзаарц. Өөрийнхөө хоолоос гоё исэн болгоно эхнэр охин хоёртоо өгдөг байсан өдрүүдэд санаад балаа бацаан руу харж инүүч гэд дохиод байхын зайлвал. Эвгүй нөхцөл байдалд эсвэн л аварч хоолунд аяглаад хүүхдээ хайрлаж бөөцөлж өсгөд ийм юм би загж өгч чадаагүй байна
Гэт бас бүхийгэд байх юм хөргий. Такси барь гэж байхад нь хүртэл 9 хэрэггүй. Бөглөрчин гэд амханда мөнгөө эмнээд угуулт. Охин санаа зовоод зүгээр такси барьчихал та гээл. Аав нь ойлгоод газ такси бариад өмгөө санаа зовцоход яваад өглөө. Яста хэцүү нөхцөлд байна. Нөгөө хүү юу болоод байгааг ч ойлгох юмгүй. Би буруу юм хийсэн үү гэд хуцаад байх юм төсөн. Буцсамдаа нөхрийнхөө гэрийнхнийг дагаад харж байхад ээж нь бас өглөөл. Яста юу ч чадахгүй бэртээ болсон охин юм бураад. Бүгд чимээгүй вэ гэд байхад дууга хурааж өгдөггүй шүү. Тэгэхээр н дургуун хүрээд өнөөдрийн нөхцөл байдлаас болж аав ээж хоёр минь уйлсан. Чадах бүхнээр хичээж намайг өсгсөн юм шүү гэж хэлээд тавлаа. За тэгж хормын хувцснуудаа сонгох болсон өдөр. Өнөө яруугаар ярваагаал. Эсвэл бөөн тогтлол яаж өмсөх юу өмсөх гэж охиноо өөргөөст. Яга өнгөмсөн гэсэн чинь яруугаар яга өнгөм ухаа штт гişээс. Би нэг алчих уу. Дараа нь хоёр талын ээжүү суусгаагаал ястай өнөөгийг өчсгөөж байдаг юм да. Миний хүү бол миний амьдрал. Яг л таны охин шиг. Би хүүгээ ийм гэр бүл төргөн болгож оруулмааргүй байна. Энэ бол хүүгийн маань ирээдүй бишээ. Ороотойгоо байгаа дээр энэ яргалаа зогсоё гişээс. Гэртээрэд бон хэрүүл. Яах гэж тийм залуутай суух гээд байгаа юм бэ гэл. Ээжийнхээ өдөөс миний амьдралыг заахгүй шүү гэж бас хэрэлдээд ааш. Нөхрийн дөө байж байхад нь яруугаар орж ирсэн ээ. Чамд мөнгө байгаа мó? Чи миний хүүгийн зинтад хөрөхгүй гэж байна. Яста төвчж бодогдсон бүхүүгээ хэлээд цаашид ийм новш бүхий харилцааг төвчихгүй гэдгээж ойлгуулад өндөрлсөн бололтой. Яруугаар хүүгийнхээ хажууд өвцөр болтоо хөгшрөөд ачааж үзэлгүй, бэрж үзэлгүй хөгшөрсөн юм шигээр кино үргэлжлэн. Би чиний төлөө амьдэрсэн гэж хийцээ хүртэл. Хүүгийнхээ төлөө амьдрах биш, өөрийнхөө төлөө л амьдрсан бол би илүү сайхан амьдрах байсан шүү гэд. Хүү нь бас багтраастай. 7 жилийн харилцаа ингээд дууссан байжээ хөрхийс. Яаж чадахгүй болохгүй байгаа харилцааг байдгаараа хийжээж усалсан тэр 7 жил одоо үрт баяртай гэж. Яаж өвдөг сөгдөж гуугаад болохгүй юмыг нэгэндээ аз жаргал хүсээд хүлэн зөвшөөрөөд салцгааж байна. Ёо, хөрөл зөрөгтэй ахын хүртэл хайлж урсаад 20 настай үеийн хайр дурлалаа санд урсаад овоо хүчтэй зүрх базалж байх ч. Явж зүрх нэмээ уй та. Ингээд өндөрлөе дөөхөө. Дараагийн ангуудаар утахгүй үлцээ та монднууд минь. Шас.